Би 2 тодорхойлс 3 тодорхой асуулт асуусан. Тэн дээр хариулт өгөх хэрэгтэй. Тэгээд прокурорын дэргэдэх мөрдөн энэ хүсэхгүй л байх шиг байна. Тэр нэг баахан дээр үеийн хүмүүсийн нэг нэр хэлдэг. Одоо тэгмээргүй 10 хэдэн жил юу хийгээд байгаа юм бэ гэдэг. Тийм учраас хэдүүлээ нэг жоохон конструктив баймаар байгаа байхгүй юу? Одоо ингээд ийм алдаа дутагдал гарч ирсэн. Энэ алдаа дутагдлыг ингэж хуулиар хаах хэрэгтэй. Цаашаа Солонгос улс одоо ингээд тэр толгой дээрээс нэг нөхөр чиглэл өгöd харин тэрний гүйцэтгэсэн нөхдүүд нь 10 жил хүртэл ял өгдөг болсон байл шүү дээ. Одоо тэр бол би тэр хуулийн байгууллагыг хамгаалж яах гэж ойлгож байгаа. Чи 10 жилийн ял идэх юм уу? Эсвэл тэр дохиурын хүүхэлдээ болж ажиллах юм уу? Гэхдээ ингээд энэ айлын хүүхдүүд яагаад ингээд юм хийгээ болоод байдаг. Манайхан юм ярихаар л нэг 10 хэдэн жилийн өмнөх сайн муу жишээрүүд авч хийчдэг. Бас ингэж хандаж болохгүй. Тэрнээс жоохон өчнөө хүн солигдсон шүү дээ. Танах тий. Хууль зүйн яам хариулах уу? 4-р микрофон. Мегмар дарга. За, Алтан гишүүний асуултанд хариулъя. Таны дурдсан эрүүдэн шүүх болон хэрцгий үнэлэг бусаар доромжлон харьцсан хүнийг одоо төрийн албанд авдаггүй байхтай холбоотой зохицуултыг сайжруулаа гэсэн. За, энэ асуудлаар яг хууль зүйн дотоод тэргийн яам бол урьдчилан судалгаа хийсэн. Төрийн албаны тухай хуульд бол төрийн албанд авах нийтлэг шаардлагад бол ял шийтгэлгүй байх гэдэг энэ зохицуулт бол үйлчилж байгаа. Тийм учраас бид бүхэн одоо их хурал дээр яваа хүний эрх хүчлийг хангахтай холбоотой хуулийн төслүүдийг дагалдуулаад эрүүгийн хуульд эрүү шүүл тулгах болон хөндлөг бус хэрцгий хандах хэрцгий доромжлон харьцах асуудлыг эрүүгийн хуульд тусгахаар ингээд оруулаад ирж байгаа. Өөрөөр хэлэх юм бол олон улсын гэрээ конвенцийн зөвлөмжөөр өгсөн үүргийн хүрээнд ялгамжтай зохицуулж ингэж орж. Хэрвээ энэ зохицуултанд хүчин төгөлдөр болоод ирэх юм бол хөндлөг бус хэрцгий хандсан улсууд ял шийдэглээ авна. Эрүү шүүл тулгах улсууд нь за гүцэгээд хариулах уу? Мегмар дарга. За 4-р микрофон. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол засгийн газраас энэ чиглэлийн хуулийн төслөө боловсруулаад их хурал дээр ирүүлсэн байгаа гэсэн үг. Энэ маань батлагдчих юм бол энэ чиглэлээр хууль хүчин төгөлдөр болоод ирэхлээр ял шийтгэл аваа явуучих юм бол төрийн албанд авахгүй байх тэр тогтолцоо илүү тодорхой болно. Одоогийн хүчин төгөлдөр төрийн албаны хуулиар бол ял шийтгэлгүй байх гэдэг энэ шаардлага бол явж байгаа. Тийм учраас аливаа байгууллага бол төрийн албанд авахдаа энэ лавлгаа юмыг нь авч бүртгэж байгаа учраас илүү тодорхой болно л гэж ингэж ойлгож байна.